За сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдөр Photoshop-ийн 2 дахь хичээлээр оруулж байгаадаа баяртай байна. Ингээ ойр хугацаанд жоохон завгүй байсан болохоор хичээлүүд оруулж амжсангүй. Ингээ та бүхэндээ өнөөдөр болохоор би Photoshop програм дээр select хэрэгслийг ер нь ямар үүрэг зорилттой яаж ашигладаг юм бэ? Энгийн байдлаар хэрэглээнд ямар аргуудыг ашигладаг юм бэ гэдэг зүйлийг заая гэж бодсон юм аа. За ингээ бүгдээрээ Photoshop програм маань хийгээд. За тэгээд ерөөдөө бол CS6, CC гэдэг ерөөдөө Photoshop-ийн бүх цагаарууд дээр болно. За тэгээд Photoshop програм маань үндсэндээ бол яг select хэрэгслийг бол select буюу идэвхжүүлэх хэрэгслийг бол маш их ашигладаг юм програм байгаа. За тэгээд select хэрэгслийг яаж ашиглах вэ гэхээр за эхлээд ямар ч байсан зүүн талд байрлаж байгаа дэлгэцийн зүүн талд байрлаж байгаа энэ tools буюу ажлын багаж хэрэгслүүд дундаас энэ select хэрэгслээ өөрсдөө олох ёстой. За эхлээд хамгийн эхлээд бол энэ дөрвөлжин тасархай зураасаар тэмдэглэсэн icon-тэй энэ хэрэгсэлээр хулганы маусны баруун талыг төвчийг дарахаар дөрвөлжин эсвэл Eclipse буюу бөөрөн key. За тэгээд single row, single column гэдэг мөрийн дагуу багнын дагуу гэх мэтлээ ингээд selectэлдэг буюу идэвхжүүлдэг хэрэгслүүд байж байна. За дараагийн хэсэг маань болохоор lasso tool буюу дугуй шууд ингээд зураад явдаг selectlэх хэрэгсэл байна. Polygonal lasso tool маань болохоор энэ маань болохоор одоо цэгээс цэгийн хооронд ингэж холбож идэвхжүүлдэг хэрэгсэл байж байгаа. Magnetic lasso tool маань болохоор энэ маань бол одоо тухайн нэг бит бодит зургийн одоо нэг ирмэг дагууд нэх юм да тий. Хоёр одоо өнгөний хоорондын завсраар нь ингээд өөрөө идэвхжээс соронцтой ингээд идэвхжүүлээд явдаг юм хэрэгсэл байна. За дараагийнх нь болохоор quick selection tool маань болохоор хурдан хугацаанд ингээд шууд нэмээд идэвхжүүлдэг байгаа. Magic wand гэдэг маань болохоор шидэт төхөр буюу одоо аливаа зүйлстэй шууд дарангууд тэр хэсэгт байгаа нэг өнгийн хэсгийг шууд идэвхжүүлдэг ийм хэсэг байгаа. За тэгээ бүгдээрээ нэг зураг олоод идэвхжүүлж үзье. За main за нэг main face за нүүр хэсэг фотог нь одоо бүгдээрээ оруулж агаад фото зургийг оруулж агаад тэгээд идэвхжүүлж үзье. За аль зургийг сонгох вэ? За шилхэд энэ зургийг сонгоод аваад үзье. За татадавлаа. Downloads. За pictures дотор хадгалчихъя. За pictures. За зургнуудыг бол Photoshop програм руу оруулахдаа бол шууд байгаа газраас нь хулганы зүүн төвчлөрийг дараад drag хийх буюу чирээд оруулаад ирэх боломжтой байдаг. За одоо хэдүүлээ энэ хүний энэ бүсгүй одоо зурганы арын энэ хэсгийг аваад цагаан өнгөтэй болгоё гэж бодъё. Тэгэх юм бол эхлээд оруулж ирсэн зургийнхаа энэ layer хэсэг дээр нь энэ төвжээтэй буюу цоочтой байж байгаа. Энэ цоочон дээр 2 удаа дарахаар ийм бичиг гарч ирнэ. Тэгээд окей дараад энэ маань бол одоо ингээд layer нь төвжээнд байхгүй болж байна гэж ойлгох хэрэгтэй. За magic баа гэдэг маань болохоор за нэг иймэрхүү аваачаад сонгочоод аваачаад дараад за тэгээ гараас shift товчлуурыг дарах юм бол ингээд нэмж болдог байгаа даа идэвхжүүлэх хэсгээ. За тэгээд энэ маань бол нөгөө нэг ижилхэн төстэй өнгөтэй байгаа болохоор энэ нүүр хэсэг нь бас мөн идэвхжээд байна. За control D дарах юм бол select маань арилжах хэрэгтэй. За шилхэд дөрвөлжнээр select-лэхэд ингээд select-лээд delete хийж болж байна тийм ээ. Гэх мэтлээ. За ийм үүргүүдийг гүйцэтгэдэг байгаа. За тэгэхээр бүгдээрээ polygonal lasso tool-ыг ашиглаад энэ хүний
арын хэсгийг авъя. За гэх мэтлээ ингээд ерөнхийдөө бол энийг ингээд засаад явах боломжтой, маш сайн томруулж агаад. За томруулахдаа бол keyboard-н дээрээс keyboard-н дээрээс space буюу нөгөө зай авах товчлуур байдаг тий. Зай авах товчлуур. За тэгээд control тавч хоёрыг дарснаар томруулна. Space, control, alt 3-ыг дарахаар буцаагаад багасгах ийм үйлдэл шууд гараас идэг байгаа. За space төвчлөрийг даарснаар ингээд нааша цаашаа ингээд хулганы маусны турш маань бол hand буюу гар хэлбэрт орж байгаа. Ингээд наашин цааш нь зөөгөөд авах боломжтой байдаг. Энэ сэр нэлээ пиксел муудсан байна. За гэх мэтлээ ингээд аваад за одоо энэ хэсгийг нийлүүлээ. Яг идэвхжүүлсэн хэсгийг ингээд тойруулаад устгаад үзье. Keyboard-н дээр шууд delete тавьж дарж байгаа. За ингээд устгаад үзлээ. Энэ арын хэсгийн transparency буюу одоо ямар нэгэн зураггүй боллоо. Энэ ард одоо жишээлхэд бүгдээрээ ямар нэгэн байдлаар фон оруулахад бол энэ маань бол боломжтой болж байгаа гэж үзэх хэрэгтэй. За энэ маань бол layer-ыг доотлолт нь заагаад өгчнө. Тэнгүүт энэ хүний арын фон нь бол за ийм болж урах жишээний гэх мэтлээ. За тэгээ иймэрхүү байдлаар select хэрэгслийг ашигладаг гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй. За тэгээ мэдээж тасаж авсныхаа дараа бол энэ ирэмгүүдийн засварлах тийм ээ. Ирэмгүүдийн дарах, өөгийн дарах. За тэгээд энэ цаад зурагтайгаа уусгаж өгөх энэ төргээд зөндөд нэмэлт ажлууд хийгдэнэ. Ерөнхийдөө select хэрэгслүүд бол дандаа ийм үүрэг зорилттой байгаа. Та бүхэн өөрсдөө аваад за үүрэг зорилтын дагуу ингээд ашиглаад үзээрэй select хэрэгслийг. За ингээд идэвхжүүлээд зөвхөн тэр хэсгээ одоо жишээлхэд level буюу өнгийг өөрчилж болдог байгаа. Одоо жишээлхэд энэ дээр зөвхөн тэр идэвхжүүлсэн хэсгийн өнгө нь өөрчлөгдөх жишээний гих мэтлэн. Тэгэхээр select хэрэгслийг бол маш олон төрлөөр ингээд ашиглах боломж байдгаа гэдгийг та бүхэн бас анхаараарай. За тэгээ өнөөдрийн бяцхан хичээл маань энэ төрөйд өндөрлөж байна. За тэгээ та хүмүүстээ бол дараагийн удаа би layer гэсэн ойлголтын тухай бас хичээлээ орё гэж бодож байгаа. Тэгээ та бүхэн маань бас миний орж байгаа энэ бяцхан хичээлүүд дээр маань идэвхтэй комент оруулаад за тэгээ subscribe дараад таалагдах юм бол subscribe дараад like and share хийгээрэй. За та бүхэнд ажлын болон амьдралд наад жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За тэгээд надтай үргэлж хамт байгаарай. Баярлалаа.